хонь бүрэн чон цатгалан гэдэг шиг юм болох гээд байна л да. Ер нь бол сүүлийн 30 жилд манай Монголын төрийн эрх баригчдын явж ирсэн замнал бол ерөөсөө л өөрсдөө л нэг сандал суудалтай болоод авчих юм бол ард иргэдийгээ бүр орд тас мартдаг. Тэгэл 4 жилийн дараа нэг сонгуулийн санал авахын тулд очиод гинт хайр зарлаад явчихдаг. Энэ ёс зүйгүй байдлыг одоо хизээ зогсоох юм бэ гэж нэгдүгээрт бүр асуумаар санагдаж байна бүх хүнээс, бүх гишүүдээс. За тэгээд ерөнхий сайд Зандан шатраас нэг асуулт байна. Төрийн албанд 20-40 жил одоо өөрийн амьдрал, залуу нас, эрүүл мэнд бүх зүйлээ зарцуулаад ингээд ажиллаад дэвтгүүртээ гардаг. Дэвтгүүрт гарахдаа нэг тэтгэмж гээд 36 сартай тэнцэх хэмжээний тэтгэмж авдаг. Энэ тэтгэмжийг одоо сүүлийн үе зогсооно гэсэн ийм гадуур цуу яриач юм уу ийм яриа яваад байна. Тэгэхээр энэ дээр та зогсоох уу, зогсоохгүй юу гэдгээ бас ерөнхий сайдын хувьд бодит үнэн хариултыг өгнө гэдгийг нэгдүгээрт ерөнхий сайдаас асууя. За дараагийн асуулт бол мэдээж салбарын сайд Наранбаяр сайдаас асуунаа. Улс орны хөгжлийн тэргүүлэх салбар 1 сая гаруй хүүхэд сурдаг, 100 гаруй мянган хүн ажиллаж байгаа энэ том салбарыг одоо манай Наранбаяр сайд тэргүүтээ хүн намын нөхдүүдмээ самарлаа сүүлийн 1 жил. За энэ боловсролын багц зүйл 2023 оны 7 сарын 7-ны өдөр батлагдсан. За энэ боловсролын багц зүйлээр бол боловсролын салбарт 6 реформын шинжтэй 6 өөрчлөлт явагдчихсан энэ томхон сайдын үед. Боловсролын засаглал, боловсролын хөтөлбөр, боловсролын санхүүжилт, багшийн хөгжил, боловсролын үнэлгээ, захин шилжилт гэдэг ингээд 6 чиглэлээр. За харамсалтай нь эдгээр бол энэ 6 зогсоод ухархан ухраа, дампуурхан дампуурсан гэж салбарын экспертүүд, тийм ээ, мэрэгчлэтнүүд, багш нар хэлж байна. Энийг би хэлээгүй. Засаглал дээр боловсролын судалгааны үндэсний төв, боловсролын үнэлгээний төв, зээлийн сангийн энэ байгууллага дээр мэрэгжлийн бус улс төрчин томилгоо хийсэн гэдгийг танаа одоо боловсролын салбарын чинь над руу бас хэлдэг штэ Наранбаяр сайдаа. Би зохиогоод яриад байгаа юм биш ерөөсөө. Ийм одоо байдлаар энэ засаглалын шинжилгээг бол танаа намынхан устгасан Наранбаяр сайд тэргүүтээ хүн намынхан. За ерөнхий боловсролын сургууль бага ангид хэрэгжиж эхлэх гэж байсан сургалтын хөтөлбөрийн шинжилэл зогссон. Энэ шинжилгээг хийнэ гэж та нар вакуум сургалт гэж хичнээн 100 сая төгрөгийг салхинд хийсгэж хайсан. За 1 минут нэмж өгье. Сурах бичиг одоо цэцэрлэг сургуулийн өмнөх боловсрол баг сургуулийн одоо хөтөлбөрийг шинжлэх гэдэг ингээд шинжил яригдчихсэн боловч эх хичээлийн жилд зөвхөн сургуулийн өмнөх боловсрол дээр л энэ шинжил явагдах нь одоо тодорхой болж байна. Баг сургууль дээр бол байхгүй болсон тий сурах бичгээ хийгээгүй. Хэрвээ хийсэн бол намар сурах бичиггүй хичээл эхлэх гэж байна. За гүйцэтгэлийн үнэлгээ гэдэг дээр бол яриад ах юм байхгүй. Бүх багш нар энийг чинь болохгүй, бүтэхгүй, үндсэн цалиндаа оруулаа энэ мөнгөө. Ингэж салхинд хийсгээд хэрэггүй ийм ажил хийсэн нэртэй ийм хачин ийм битгий хийгээч гэж гуугаад байна. Боловсролын санхүүжилт яаж дампуурсныг эхлээд сайн судлаараа. Ер нь бол хэдэн төгрөгийн өр авлага үүсгэсэн бол гэхээс айц төрж байна. Үүн дээр нарийн аудит оруулж байж цаашаа явахгүй бол толгой цэцлэх юмнууд хийсэн. Сургуулийн менежмент гээд За ерөнхий сайд хариулт өгье. За ер нь багш нарын тэтгэмжийг зогсоох хасах биш, харин илүү шударга доктортой үр дүн тулгуурласан тогтолцоо бүрдүүлэх зорилгоор судалгаа үнэлгээнд суурилсан шинжилгээг санал зөвшөөрсөн. Нийт багш нарын эрхшгийг хамгаалах дэвш хүртээмжтэй шийдэл одоо энэ бодлого шинжил чиглэнэ. Тийм учраас мөнхний гишүүнээс хүсэх юм бол цуу ярианд биш судалгаа тооцоо нотлохонд үндэслэн бас яриаг бид энэ ярьж зүгээр 36 сарын талаар багш нарын талаар тийм яриа би лав сонсоогүй юм байна. Гэхдээ нийт төрийн албаны түвшинд бол 36 сарын тэтгэмжид 270 тэрбум төгрөг
жилдээ зарцуултыг 270 тэрбум төгрөг. Ер нь энэ тэтгэвэр тэтгэмж нийгмийн халамжийг оновчтой болгож зорилттой бүлэгтэн чиглүүлэх талаар судалгаа чиглэлийг холбогдох яам газар төгссөн байгаа. Халамж бол эзэндээ зорилт бүлэгтээ хүрдэг татвар бол хөдөлмөр эрхэлсэн хүн болгоныг дэмждэг энэ бодлого чиглэлийг хэрэгжүүлж байж энэ бодит ажил үр дүн болно гэж бодож байна. Нийт том зардлын хувьд бол манай нийгмийн хамгааллын зардал бол 8.9 их 80 буюу нийт төсвийн 23% байдаг. За боловсролын салбарын зардлыг бол бууруулахгүй харин нэмэгдүүлэх талаар өмнөх гишүүдийн асуултанд бид ярьсан. Хамгийн сайн хөрөнгө оруулалт бол боловсролд оруулж байгаа хөрөнгө оруулалт тэр дотроо багшийн хөдөлмөр багшийг сайн багштай үжиж боловсрол өөрчилж илүү сайн өөрчлөлтийн шинжилтийг хийж чадна. Тэгээ боловсролын талаар зах судалгааг хөдөлмөрийн ур чадвар эзэмшүүлэх зайны сургалтын тэргээд олон зүйлийг өмнө ярьж бас одоо нуршаад явах уу. За багш нарын гүйцэтгэлийн үнэлгээг бол болиулж үндсэн цалинд хамруулах ийм нэг санааг бол бид ярьж байгаа. Тэгээ бусад асуудлын талаар Наранбаяр сайд тэр салбар дээр юу болоод байгаа талаар өмнө ажиллаж байсан учраас илүү дэлгэнгүй хариулт өгөх баха. Наранбаяр сайд хариул. За профессоргийн Наранбаяр гишүүнд микрофон өгье. За баярлалаа. Энэ тэгэхээр зэрэг энэ ер нь бол нэг юм дээр санаа нэгдээд байгаа шүү дээ. Тэр гүйцэтгэлийн үнэлгээ бол өнөөдөр 70 тэрбумыг бид нар яг гүйцэтгэл үнэлгээн дээр нь бол үнэлгээн дээрээс сурлаг гүйцэтгэл дээр нь цалингийн ингээд нэмээд өгч байгаа нэмэгдэл хэлбэрээр. За энэ бол анх удаа энэ жил бол ер нь аймгийн боловсролын газруудаараа дамжаад дээр нэмээд ийм цахим хэлбэрээр нэлээд бас оновчтой хэлбэрээр зохион байгуулчихсан. Бүх багш нар энэний эсрэг байгаа гэдэгт би итгэхгүй байгаа шүү. Зүгээр цаашдаа сайжруулах зүйл байгааг бол хүлээж авнаа. Тэрийг бол хүлээж авна. За эрх зүйн шинжилгээ хүрээнд хийгдсэн 6 шинжил бол явагдаараа явж байна. За тэр ер нь бол цаашдаа бид олон нэмэгдлүүдийг гүйцэтгэлийн үнэлгээг өдр зарим хэсгийг оруулаад үндсэн цалин руу шингээх энэ бодлогыг бол яриад байгаа. Энийг та миний их хурлын энэ танхимд хэлсэн үгнээс ч гэсэн олж харсан байх. Тэгэхээр энэ бодлого бол тантай яг адилхан бодолтой, адилхан ийм чиглэл рүү харж байгаа гэдэг. За гүйцээж хариулъя. Тийм та өөрөө бас ажигласан байхаа. За тэгээ эрх зүйн шинжилгээний хүрээнд тэр 6 одоо шинжилэл тэр 6 тулгуурт бодлого, багшийн хөгжлийн 3 тулгуурт бодлого. За тэгээ бусад одоо хөтөлбөрийн тэр шинжилгээ дээр бүх юм явдгаараа явж байгаа шүү дээ. Хаан дампуурчаад юугаад би тэрийг сайн ойлгохгүй байна. Явж байгаа. Ялангуяа энэ СӨБ-ийн болоод баг сургуулийн хөтөлбөр нь шинжлэгдээд одоо сургагчдын тендер юмнууд ингээд зохиохын ажлууд нь хуулийн дагуу мэргэжлийн зөвлөлийн ажлуудаа ингээд явж байгаа. Тэгэхээр эн чинь бас тодорхой хэмжээний цаг шаарддаг, хугацаа шаарддаг ийм ажлууд. Тэгээ энэ ажил нь ингээд төлөвлөгдснөөрөө хийгээд явах юм аа. Юуны хувьд бол цахим шилжилтийн асуудал ч гэсэн бид нар өнөөдөр ингээд үргэлжлүүлээд явж байгаа. Тэгэхээр энэ дээр бол бидний хийгээд байгаа ажлууд бол тасралтгүй байх. Төрийн албаны тогтвортой зарчмыг баримтлах, за бодлогын залгамж чанарыг хадгалах гэд ийм зарчмаараа явж байгаа шүү мөнхтэй гишүүнээ. Тэгэхээр бид бол яг энэ боловсролын салбарт